Комментатор төлөвийн удаагийн дугаараар бид нар Монгол улсын төсөв, санхүү, ёс зүй, хариуцлагын тухай ярилцсан. Энэ хоёр том нам чинь нийлж аваад ерөөсөө явуулт хүмэл. Чин шууд шүүхтэр ингээд нөлөөлөд унгаац. За өнөөдөр үндэсний аюулгүй байдаг тусгай тогтнол бол Монгол үндэстний өөрөөр бичигдсэн шиг байсан биш үү? Мэргэжлийн засгийн газар нөгөө нэг мэргэжлийн санхүүч. Гэтэл яасан бэ гэхээр банкуд жишээлбэл хуулийн хэлтийн байгууллагыг шопротлоод ингээд томилцсон. Муу хуультай байснаас тэр хэвлэлийн эрхчлөлөөг боосон хуультай байснаас огт хуульгүй байсан дээр. Би энэ эрхчлөлөнд маш их Нөгөө авилга хулгаагаар популизм хийгээд ингээд нэг хулгаас нөгөө хулгаач дарддаг ингээд хэрэгсэл болоод ард түмэн ингээд хоёр тэр энэ гişүүдээ өмчилдэг байдал чинь цөөхөн монголчуудыг хуваагаад байна. Комментатор нэвтрүүлэг. Лав гариг бүр. Сайн байцгаана эрхэм үзэгчдээ. Комментаторын төлөвийн шинэ дугаар хэлж байна. За энэ өдрийн зочноор Монголын сэтгүүлч нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч. За TV8 телевиз өглөөний сонин Зэнда цэгийн сайтын одоо үүсгэн байгуулагч эзэн Мант хоёр сэтгүүлч оролцож байна. Та сайхан цусаад байна уу? Сайхан байна. Сайхан цусч байна. Одоо ч марыг намарч чуу. Тэгж байна тий. За та нэг хэсэг бас сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн үүрэгт ажилласаа бас ерөнхий зөвлөлт төдөлзээд эргээд ажиллаа авсан байна. Тэгээ би бас энэтэй холбоотой бас асуух хэрэгтэй зүйл байна гэж бодож байна. Та одоо юу гэн төдөлж явах үедээ бас хэлж байсан. Монголын сэтгүүл зүй худалдагдсан. Монголын сэтгүүлч худалдагдсан гэсэн үгийг хэлсэн. За энэ үгүүд одоо юу гэдэг бас нийгэмд ингээд янз янзын өнгөөр очсон. За Монголын олон одоо 100 сэтгүүлч ус энд бол юу бас таатаа хүлээж аваагүй. Тэгэхээр та эргээд одоо ингээд сэтгүүлч нэгдсэн эвлэлийн удирдлагаар ингээд ажилдаа орж байна. Тэгээ энийг та яаж харж байна? Одоо сэтгүүлч таныг яаж хүлээж авах вэ? За яг одоо өөрийгөө өмөрч үхлэхээсээ илүүтэй учир шалтгааныг тайлбарлахыг оролдъё. Асуудал бол хоёр талтай. За нэгд бол яг нэг үгээр хэлэхэд тэр үед бол бас шууд тэгээ хэлчин ч гэж бодож төлөвлөсөн юм байхгүй. Тэр үеийн одоо нөхцөл байдал донд бол нэрэл одоо тэрүүхэн хэсгийг нь тасалж аваад сонсох юм бол бүх сэтгүүлчид худалдагдсан юм шиг тийм ээ. Бүх хэвлэл мэдээлэл одоо хараат тус байдлаа алдчихсан юм шиг тийм утгаар одоо Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчийн хувьд гээд хэлчихсэн нь. Тий өөрөө хэлсэн тий. Өөрөө хэлчихсэн нь бол эргээд харахад бол алдаа байгаа. Уг нь бол яг олон зүйлийг тэнд бол тайлбарлах хэрэгтэй байсан. Тэрийг нь орхитуулаад их хатуу өнцгөөс тэгээ хэлцээ явдал бол нэг талаас алдаа. Нөгөө талаас тэр чинь 30 хэдэн минутын хэвлэлийн байгууллага байхгүй юу? Тэн дээр бол төсөөл хэсэгт нь гэхдээ та нөхд маань бол уучлаарай. Би одоо бүх сэтгүүлчд худалдагдсан гэж одоо хэлж байгаа юм биш. Сэтгүүлч худалдагдах, хэвлэл мэдээлэл худалдагдах энэ байдал бол их тийм аимшигтай төмсөнд очсон юм байна гэсэн тийм агуулгыг бол бас хэлсэн. Тэгэхээр яг нөгөө тухайн үед миний тэмцэл хөдөлгөөн наадах зэрэгс гарч ирээгүй шүү дээ. Тэр юу тэр үсэл орж танд тэрийг бол одоо та бүхэн бол хараагүй байна. Яг удаан учраас тэрүүг эсгэнэл сэтгүүлчид илүү контрасттай байгаа. Яг нэг хэлэхэд нэг бие өвдсөн. За тэгээд маш их дайралтууд ирсэн, маш их гүтгэлгүүд хийцэн. Яг нэг хэлэхэд амь насанд алдах байдлын тиймэрхүү занал дарамт ирсэн. Гэр бүл рүү маан хүртэл дайш тавтлаад л тий. Манай одоо гэр бүлийн хон хаана явж байгаа гэдгийг жишээлбэл мэдэж над руу одоо утсаар хэлэх ч юм уу, мессеж үжих ч юм уу. Иймэрхүү дарамттай тиймэрхүү үед тэгээ нөө эмнэлгээс гарч хэвлийн бол зарлцсан байдаг. Эмнэлгээс гарч хэвлийн урал хийх гэдэг эмч гаргадаггүй. Ээжрээ суудсан. Гараа явах юм бол одоо энэ харуултын байдалтай байгаа ийм хүн бол амь насанд наалтай гэдэг. Иймэрхүү байдалтай байсан учраас яг нэг хэлэхэд тэр үеийн эмоц те тэр үеийн бас нэг хандлага бол тийг гарчихсан. Яг одоо хүний амнаас гарсан үгийг бол ямар буцааж болох биш. Зүгээр таа бүхэн маань бол нэг зүйлийг ойлгосоо л гэж хүсэж байгаа. Хэлбэр бол яах вэ? Тийм ээ одоо Мант хоёр гэдэг хүн бол сэтгүүлчд худалдагдсан үнэ ингээд хэлчихсэн үнэн. Дээрээс нь одоо тэр 30 минут дотроо бол тэгтээ уучлаарай бүх сэтгүүлчд худалдагдсан гэж хэлж байгаа юм биш ээ гэж би бол залуурч хэлсэн юм байна. Энэ Монголд хэвлэлийн өргөчлөө дуусгах гэж байна. Хэвлэлийн эрхчлөөний тухай цаашдаа бид нар яриач хэрэггүй юм байна. Хараат ус сэтгүүл зүйн тухай яриач хэрэггүй юм байна. Би энийг хариуцлагатайгаар хэлье.
би Монголын сэтгүүлчдийг бүгдийг нь худалдагдсан гэж хэлээгүй шүү. Та бүхэн маань уучлаарай. Гэхдээ Монголын сэтгүүл зүйн салбар худалдагдсан маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй юм байна гэдгийг би өөрийн биеэр нотолж харлаа. Эний эсрэг тэмцэх болно. Бид үгэд үнний дуу хоолой биш. Бид үгэд үнний тэглүүр заазур болсон байна шүү дээ. Бид энтэйгээ одоо хатуу ярих ёстой. Бид нар яг одоо энийг хатуу ярихгүй бол бид ороодох нэ. Би бол ингэж яадаг шүү зүгээр бас олон жил болсон гэж хэвлэлийн салбарт явлаа. Бас манай өнөөдөр Монголын хэвлэл мэдээллийн нөхцөл байдал хүнд байгаа. Би бол тэндээ саналыг байна. Монголын сэтгүүл зүй тэрчтэй гэж хэлж болохгүй гэж бодож байгаа. Монголын бүх сэтгүүлчид бүгдийг хэлж болохгүй бах тийм. Гэхдээ ер нь бол Монголд бол одоо сэтгүүлчид бол одоо худалдагдсан сэтгүүлчид 100%-аараа байна. Энэ үгдээ бас хараад бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл тодорхой эзэнтэй тодорхой эзэнтийнхаа дохио даалгавраар одоо ажилдаг ийм одоо хэвлэл мэдээллийн өрөөс гайдсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өсдөндөө байна. Энэ бодтой зүйл шүү дээ. Одоо та бол энэ салбарын одоо хамгийн их тийм түүхийг мэдэх тийм ээ алдаа оноогийн дүгнэж хэлэх. Энэ салбарт бас нэг тодорхой дүгнэлт хэлчихэд бусд нь сонсох хэмжээний им кадр тийм ээ. Тэгэхээр та бол яг л голыг нь олж хэлж байгаа. Уг нь энийг чи хэлэх гэж явж байгаад тэгээд одоо бас их тийм хатуу хэлсэн тий. Яг зөв би миний үгийг бас хоёр талтай л хүрсэн баг тий. Нийгэмд бол нэрж тийм шүү дээ гэж нэг хэсэг нь бол харсан. Сэтгүүлчд маань бол бид нар бүгдийг ингээ хэлчихлээ шүү дээ гэж бас одоо гомдсон зүйл байна. Одоо шил өөрөө чинь одоо мэдлийн өглөөний сонин гэж сонин байна бас редакц байгаа шүү дээ. Зэнда гэдэг бас сайт байна, томоохон хэмжээний сайт байна. TV8 гэдэг телевиз байна. Гэдэг ч одоо тэд нар ч одоо бас хүлээж авна шүү дээ. Манай одоо яг л адилхан. Одоо яг таны энэ хэлж байгаа шүүмжлэлийг надад олон сэтгүүлч хэлсэн. Сая одоо тэмцэл хөдөлгөөн хийгээ явж байхад ч хэлсэн. Сая ажиллаа авахд бол илүү олон хэлж байгаа. Таны тэмцэл сайн байлаа. Тийм ээ? Та бол шударгасны тал зогсож чадлаа. Гэхдээ та бол ийм алдаа гаргасан шүү гэж. Тэгээ би бол нэг сэтгүүлчтэй бас уучлалт хүсье. Би одоо ер нь их хариуцлагатай алба хашиж байгаа хүний алдаж хэлсэн үг гэдэг бол маш хортой тусдаг. Яг үнтэй адилхан төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа тийм ээ. Маш одоо хариуцлагатай албан тушаалтны алдаж хийсэн үйл гэдэг бол өөрөө үйлдэл гэдэг бол маш хурхаг ямиг дагуулдаг. Яг нь зөвөр бид бол тэр 30 минутын нэвтрүүлэг дундаас манд хоёр бас юугэд хэлсэн бол гэж эргэж одоо тий шүүж байх тийм цаг зав хаавах уу. Энийг бол би сэтгүүлчдийнхээ зөв гэж үзэж байна. Энэ худалдагдах гэдэг байдал, хараа тус гэдэг байдал бол одоо нэг зүгээр нэг шүүмжлэлийн төвшөнд биш. Энэ бол онц байдал зарлах хэмжээнд хүрчлээ. Хэрвээ манай салбарт онц байдал зарладаг бол шалтгаан нь ерөөсөө энэ сэтгүүлчийн хараа тус байдал. Энд чи эргээд юутай холбоотой байна вэ гэхээр нөгөө сэтгүүлчийн нийгмийн асуудал. Нөгөө цалин хөлсөн тийм ээ. Өнөөдрийн хууль эрх зүйн орчин. Энэ Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэдэг мэргэжлийн төв байгууллагынх нь өөрийнх нь хараа тус байдал, санхүүжилт, их үүсвэр. Эргээд энэ бүхэн чинь явсаар байгаад сэтгүүлчийнхээ хараа тус байдал, явсаар байгаад мэргэжлийн ёс зүйн болчихж байгаа. Одоо ерөөсөө энэ хэвлэл мэдээлэл, зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлт бол би жишээлбэл одоо ТV4 телевизийг хэлэх гэж байгаа юм тийм. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж хэлэхэд хэцүү болчихлоо шүү дээ. Гэхдээ тэнд байгаа сэтгүүлчийн ёс зүйн асуудлыг бол одоо ярих ямар ч аргагүй болчихлоо шүү дээ. Ямар ёс зүй байхын тэнд чинь. Тэр телевиз чи өөрөө улаан цэм гүтгэлэг сүулдэ бол бүр зандалчлах байдалтай байгаа шүү дээ тийм ээ. Маш өндөр зохион байгуулалттай шууд одоо нэг улс төрчийн хараанд нэг олигархийн одоо шууд даалгавраар ингээд үнэн болгоныг мушгин гуйлаад буруу болгоныг үнэн юм шиг харагдуулах гэж улайран зүтгэж байгаа энэ зүйлийг худалдагдсан сэтгүүл зүй гэж хэлж байгаа. Тэнд ажиллаж байгаа тэр сэтгүүлчийг худалдагчин сэтгүүлч гэж хэлэхээс өөр ямар ч арга байхгүй. Танд баримт байгаа юу? Бага. Одоо би бол тосон бомба сэтгүүл зүй гэсэн нэг тийм нэвтрүүлэг бэлтгэж байна. Ер нь юу болоод өнгөрч өгдгийг харъя. Бид бол одоо за яг одоо ингээд шийдвэр гараад ялсан энэ сайхан байна тийм ээ. Ингээл орхидог. Мандах нөгөө сэтгүүлчид та нар худалдагдсан шүү гэж хэлсэн тэр алдаагаач залруулж энийг нь тайлбарлалгүй орхидог. Ерөөсөн худалдагдж байсан тэр хэсгийг бас шүүмжилж чаддаггүй. Хатуу үгийг нүүрлүү нь хараад хэлж чаддаггүй. Тэгээд ингээд орхичдаг. Нэг ийм алдаа бол бидэнд байна. Ер нь бол ард иргэд чинь одоо жишээлбэл үнэн бодит мэдээлэл авах хэрэгтэй л дээ.
ихтэй. Зүгээр юу гэдэг одоо манай ихтэй сургуульд багшилж байсан багш одоо төрийн албанд байгаа одоо Өнөр Баяр гэдэг хүн байна. Тэр хүнийг би одоо санаж байна. Их сургууль багшиж явах үед сэтгүүл зүйн тухай одоо нэг юм семинар дээр бол сэтгүүл зүй PR хоёр бол нэг юм а гэж сонссон. Ингэж болохгүй шүү дээ. Тэгж болохгүй. Энэ шал өөр юм. Хоёр өөр зүйл. Тэгэхээр зааж байгаа Монгол Улсын их сургууль шүү дээ. Тэ? Сургууль ажиллаж багчаас багш. Ингээд зааж ин гэдэг чинь бол одоо ер нь их хортой. Тэгэхээр ийм ойлголттой. Яг би тантай санал өгье. Сэтгүүл зүй бол нийгмийн хариуцлага хэрэгжүүлдэг. А PR бол захиалагчийн хариуцлага. Одоо үүргийг биелүүлдэг. Тий, одоо төлбөртэй ажил юм шүү. Төлбөртэй ажил. PR гэдэг чинь бол эцсийн зорилгодоо хүрхэн гол болохоос биш үнэн зөвийг одоо ялгаж салгадаггүй. Ер нь бол тэгээд мандах шантаажчин гэдгийг ойлгуулах нь чухал болохоос биш мандах шантаажсан үгүй юу гэдгийг тогтоох нь PR-чтэй ажил биш. PR-чтэй ажил бол хэн нэгнийг харлуулах зорилготой бол тэрийг л биелүүлнэ. Алуул ална. Өөр ямар ч зорилго байхгүй. Энд алуурчинтай адилхан байхгүй тийм ээ. А нөгөө талд нь хэрвээ тэр хүн бурууг нь тогтоогдоод ирэх юм бол PR-чд илүү их гүтгдэг тийм ээ. Илүү их ажил. Тэгэхээр бидний хамгийн одоо их тийм эмзэглүүштэй сэдв яг таны ярьж байгаа энэ сэдв. Хэвлэл мэдээллийн редакцаас PR-ыг холдуулах хэрэгтэй. А сэтгүүлч хүн өөрийнхөө үйл ажиллагааг зөв гэдгийг олон нийтэд нотлохыг оролдож байгаа үйлдэл бол PR биш. Олон нийтийн сэтгэл зүйд, олон нийтийн одоо оюун тархинд зөв мэдээллийг баталгаажуулахын төлөө хийж байгаа үйлдэл мөн. А түүнээс биш олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглаад, сэтгүүлч мэрэгчлийг ашиглаад PR-ын ажил хийж байна гэдэг бол сэтгүүлчийн ажил бол биш. Монголд бол яг олон PR-ч байгаа шүү дээ. Яг үнэндээ. А тэд нар бол тэр PR-ийнхаа ажлыг хий. PR-чдын өрхөнд бид нар орж болохгүй. Би одоо яла одоо сая өөрөө бол ингээд бас энэ 100 бол одоо баруун наадаагүй ахж бодож байгаа. Тэ? Тэр нь бол их одоо удаан хугацааны тэмцлийг бас өрнүүлсэн. Тосон бомб. Тэ? Энд бол одоо soft copy Coltrans гэж компани. Coltrans гэдэг компанитай тэ хийсэн. Тэгээд сая одоо юу гэдгийг эцсийн үр дүнд хүрлээ. Монгол Улсын ерөнхий сайд хөөсвөл бас энэ дээр л арга хэмжээ авлаа. Та энэ тэмцлээ ер нь бол ийм үр дүнд ер нь хүрнэ төсөөлж байсан уу? Би үр дүнд хүрнэ гэж бол итгэж байсан. Итгэж зүтгэж байсан. Гэхдээ ийм хурдан хугацаанд бас ийм богино хугацаанд яг бидний хүс зорж байсан тэр хуулийн гаргалгаагаар ингэж шийдэгдэнэ гэж бодож байгаагүй. Энэ хэрэг явдал энэ асуудал бол уг нь их ойлгомжтой зүйл юм байгаа шүү дээ. Зүгээр захын хуульч аваад үсгэд, захын сэтгүүлч аваад үсгэд 2 цаг уншаал ойлгочихно. А эн чинь ерөөсөө эвлэрч болохгүй аимшигтай хууль зөрч үйлдэлүүд байгаа юм байна. Эн чинь Монголын хамгийн муу жишг юм байна. Эний төлөө тэмцэх ёстой юм байна. Сэтгүүлч хүн бол энэний эсрэг ерөөсөө ямар ч үнээр хамаагүй зогсох ёстой юм байна гэдэг итгэл үнэмшил хэндэж төрнө. Гэтэл энэ сэдв бол өөрөө их тийм олонний одоо хамарсан тий хүний амнаас хүртэл одоо холбогдож яригддаг маш их хэмжээний мөнгө яригддаг. Одоо би шуудхан л хэлчихье л да. Одоо улсын хурлын гишүүн тухайн үед сангийн сайдаар ажиллаж исэн одоо бол төсвийн бодлогын байнгын хорооны дарга Жойжсөрн гэдэг хүн 50% эзэмшиж байгаа. За нөгөө одоо алдарт Эрдэнэтийн 49%-ийг авсан тийм ээ. Худалдаа хөгжлийн банкны эзэн нөгөө олон одоо лицензүүдийн эзэн сахал гэж одоо олон нийт ярьж байгаа учраас тэрүүгээр нь тодтогч хэлж байгаа. Нөгөө Эрдэнэлийг 50% эзэмшдэг. Ийм л уурхаа шүү дээ. Одоогийн тогтоогдсон нууц нь 70 сая тонны нууцтай. Цааштайгаа магадлалтай нууц нь бол 400 сая тонны коксч нүүрстэй гэхээр энэ хүмүүс энэ мөнгөнийхөө төлөө энэ эдийн засгийн сонирхлын төлөө зогсохгүй байна л да. Энэ юу ч худалдаж авч болохоор шүү дээ. Юу ч харлуулж, юу ч гүтгэж болохоор байна. Яг нэг үгэлгэд. Тийм учраас энэний төлөө ганц манд хоёр гэдэг хүн өнөөдөр тэмцээл их цогтой халуун ял байгуулчихсан асуудал ерөөсөө биш. Монголын төр орон нутгийн удирдлагууд, нутгийн шударга иргэд, уюугийн сэтгүүлчид олон хүмүүс энэ төлөө тэмцэж байсан. Би бол тэдний нэг эгэл хэсэг нь байхгүй. Нэг жишээ нь л байхгүй тийм ээ. Магадгүй миний давуу тал бол би нэг одоо хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эзэмшиж байсан тийм ээ. TV8 гэдэг телевиз шууд дамжуулсан нь.
тийм ээ. Зянда гэдэг сайт шууд амжуулсан нь. Мэдээллийг цензургүй гаргаж олон нийтэд мэдээлж байсан нь. Өглөөний сонин тусгай дугаар гаргаад тэр олон нийтэд тарааж байсан нь. Нөгөө талдаа би бас нэг сэтгүүлчийн хувьд одоо энэ медиаг эзэмшиж байгаа нөгөө талд нь тодорхой хэмжээний бизнес эрхэлдэг. Санхүүгийн хувьд бас нэг бусдаас чөлөөт хараат бус байх. Санхүүгийн хувьд хараат бус шийдвэр гарах энэ нэг мөнгөний боломж. Энэ юм нь бусдаас арай илүү байсан баг. Тэгээ хамгийн гол хүсэл зоримт эрмэлзэл байсан. Тэд нар одоо надаас илүү хүсэлтэй хүн байгаа. Яг үндэнг бодох те. Надаас илүү зоригтой, надаас илүү хатуу тэмцсэн олон мянган иргэнд байгаа. Би бол тэднээс ялгаатай нь арай нэг боломж нь илүү байж. Тийм учраас яг ялалтанд хүрэх боломжинд тодорхой хэмжээний миний хувь нэмэр байсан гэдгийг бол би ойлгож ухамсарлаж байгаа. Ер нь та энэ хизээнээс эхлээд 2 сарын хизээнээс эхлээд тэмцэж эхэлсэн. Та бол өөрөө өмнө говьх шүү дээ. Би бол өмнө говийн хүн. Миний аав бол Хархуу гэдэг яруу найрагч 90 жилийн хархуу гэж хүн байна. Тийм, сайн мэднэ. За одоо говийнхан бол манай ганц яруу найрагч энэ төр гэж одоо үнэлдэг тий. Манай аав чинь одоо 33 ном бичсэн бичгийн хүн шүү дээ. Сэтгүүлч яруу найрагч хүн байна. Зөвхөн яруу найрагч биш одоо ер нь говьоос ихт одоо доолгын нямаа гэж мундаг яруу найрагч байна. Тэгээ манай аав ч юм өмнө говь байна. Төөр бат байна. Яг дунд говьх те. Өмнө говьх дээр хархуу гэдэг явдаг те. Одоо говийн яруу найрагч явдаг штэ. Өмнө говьс бол авиаслаг маш олон сайхан яруу найрагч төрсөн. Тэр хүмүүс бол миний аавыг жишээлбэл бүгд хүндэлдэг. Хөдөөгийн яруу найраг, хөдөөгийн сэдв дээр бол бас их одоо Монголын яруу найрагт бол том орон зай эзэлдэг ийм хүн. Би одоо аавынхаа номыг багадан тэр сүүг өсөж өссөн хүүхэд байхгүй юу? Тэр одоо шүлгийг чинь одоо уншиж өссөн хүүхэд. Тэр номон дундаас бол би ер нь одоо энэ Өмнө аймгийн хэмжээний уул ус дов толгодын тухай ер нь уншсан да. Ер нь зохиолч яруу найрагч их орончтой байдаг байхгүй юу? Тийм. Тэ их орон ганцар нутгад зүрхнээсийн тэгж бичиж байгаа хязээч их орон худалдадаг. Тэгээ аавын тэр нэг үзэл санаа бол ер нь манай гэр бүлд бол туссан шиг байгаа. Манай гэр бүл ер нь л ийм хүмүүс. Би ганцаараа ч юм шиг яг үнэндээ. Яг их орон, газар шороо, энэ их нутаг гэдэг юм дээр бол миний хөө чи энэ их нутаг, энэ газар шороо ч байхгүй болчих юм бол чиний үр хөвгөд байхгүй, чиний үр удам гэж байхгүй, чи Монгол хүн гэж байхгүй гэж тэгжэл багтаа яг л тэгжэл ярьдаг байсан. Хүмүүжүүлсэн байна. Тэгээ бид нар ч юм бол одоо тийм л юм байна даа л гэж одоо бод сонсож өссөн. Тэгээ хэдийнээс энэ тэмцэл гисэн? Энэ тэмцэл бол 2017 оны 3 сард эхэлсэн. Одоо энэ чинь 2 сар 2 жил гарсан. Би тэр үед Өмнө аймгийн Монгол Ардын намын хорооны дэд даргаар ажиллаж байсан хүн. За одоо би энэ түүхийг ч гэсэн үннээр нь ярих хэрэгтэй. Одоо ингээд ус төржүүлэх хандлага явж шít сүүлийн үед те. Тэгэхээр одоо бол бодит байдлыг л ил тод хэлнэ. Тэн дундаас авах гэхээ ухаанаар хандах нь бол уншигчдын сэтгүүлчдийн маань өөрсдийнх нь одоо асуудал. 2013 онд ерөөсөн улс төр гэдэг юмд орё. 2012 оны 7 сарын 16 байсан да би одоо сайн мэдчихэв. Монгол Ардын нам ялагдсан үед би одоо энэ нам дээр очиж гишүүнээр нэлсчихлээ. Мянгаараа энэ намаас гарч исэн үед гишүүнээр нэлсчихсэн. Тэгээ би бас нэг шударгаас тогтоохын төлөө өөрийнхөө одоо хэмжээнд оролцох хэрэгтэй гэж. Яагаад гэвэл эрх мэдэлд хүрж байгаа хүн илүү олон хүн туслах боломж өртдөг. Чи шударга шийдвэр гаргах юм бол чи шударга усны төлөө байх юм бол чи маш олон хүн тусалж чадах юм. Тэр боломж нь эрх мэдэлд байдаг юм тий. Албан тушаалд байдаг. Жишээлбэл өнөөдрийн энэ хөрсөх ерөнхий сайдын гаргаж байгаа энэ шийдвэр шүү дээ. Би ерөнхий сайд болохын төлөө биш л илүү олон хүн туслахын төлөө улс төрд орох хэрэгтэй мэн гэж ойлгож явсан удаа би. За ингээд улс төрд ороод явах үед нэг том юм ярьж байна. Улс төрийн ажил хийгээд эхэлсэн. Одоо тэр нийгмийн арчил Монголын залуучуудын холбоо гэдэг ингээд яваад. Тэгээ би чи намын баг хурал 2 удаа сонгогдсон. 2017 оны 1 сарын 8-нд Өмнө аймгийн Монгол Ардын намын хорооны дэд даргаар сонгогдсон. За ингээд нутагтаа очиж ажилласан. Би ч одоо нэг яг шийдвэр гаргахын тэрний араас үхэн хатан явдаг хүн л. Тэгээ би ерөөсө нутагтаа очиж ажилланаа гэд нутагтаа нүүж очиж байсан. Эхнэр хөхтэй аваад. Тэгээд нутагтаа бол би нэг жил амьдэрсэн. Очоод миний хийсэн ажил бол нөгөө орон нутгаан тойрсон байхгүй юу. Тэр үед ерөөсө энэ 3 тас тэр тосон мөн байдаг 3 тас битгий хэл өөр сумдын иргэд яриад байгаа байхгүй юу. Би ч одоо намын дэд дарга өөрийгөө итгэцсэн одоо аваас нам улс төр яриад шүү дээ. Тэгтэл чинь өөдөөс юу ярьж гин үү гэхээр гүй чи над улс төр чи яах вэ? Энэ нам яах вэ тийм ээ?
энэ утга орончоо хэцүүдлээ. Чи одоо яруу найрагч харах хүүгэн хүү. Чи сэтгүүлч хүн энийг нэг гаргаж өгөөч хүмүүн гэж маш олон удаа хүү хэлж. Төмөн олны өсөж зүгээр л хэлж байгаа. Тийш ингээд яг тийм нөгөө одоогийн органик тэмцэл шиг яг тийм органик ерөөс хөсөлтүүд ирж байгаа хэрэг. Тэгээ би 3 тест сум дээр 2 өдөр ажилласан. Очиж үзээд газар дээр нь үзээд ийм байна гэдгийг мэдээд тэгээд эргэж ирж хагаад тухайн үеийн Зиндацгийн сайтыг өөрийнхөө редакцаас 3 хүн авч тосон бомбын нулимсгэд 3 цуврал нэвтрүүлэг бэлтгэсэн. Газар дээр очиж бид нэг 3 хоног ажилласан. Тэгээд би өөрөө хөтлөөд одоо тэр нэвтрүүлэг байна. Тэгээд нэвтрүүлгийн авчираад өгөхөд гарах телевиз байгаагүй шүү дээ. Сүүлдээ бүр төлбөр төлье гэж байгаа тийм. Хэдэн онд вэ? 2017 оны 4-р сард нэвтрүүлэг бэлэн болцсон. 3 нэвтрүүлэг бэлэн болцсон. Тэгээд одоо телевизүүдээр очих гарахгүй гэдэг. Тэгээд сүүлдээ бүр яач танай захиалгад нэвтрүүлэг цацдаг минутын үнэлгээ чи эдэн төгрөг юм байна. Энийг чинь төлөөд гаргачаа гэхэд бүр хамгийн их үзэгч багтай байж магадгүй дөнгөж үүссэн телевиз хүртэл гаргаж чадахгүй байсан шүү дээ. Яг юм байсан. Тэгээд сошиал дээр тавьсны дараа би ч одоо 7 сарын 25-нд эхний нэвтрүүлэг бишээ 4 сарын 2017 оны 4 сарын 25-нд эхний нэвтрүүлэг тавиад 2017 оны 4 сарын 29-нд Өмнөг аймгийн Номгон сумн дээрээс нэг 17 цагийн үед хурал дээрээс би тагнуулынханд баригдчихсэн. Хойшлуушгүй гэдэг. Тэр өдөр 5 дахь өдөр байсан. Тэгээд аймгийн тагнуулын газар авчиад юу гэж урьж байгаа? Яагаад урьж байгаа? Надад ямар ч хамаагүй асуудлаар зохиомл хэрэг үүсгээл тэгэл барьчихж байгаа. Хил дээр нэг одоо Өвөр Монгол залуу нэг 40 орчим сая төгрөгийн юунтай баригдсан байна. Бүр нарийн ярил одоо хаагдсан ямар төрийн нус хамаарах асуудал биш. Би тэгэхээр энийг ярих болно гэж бодож байна. Тэгээд тэр залууг барьж аваад нөгөө тагнуулын одоо хинэн байдیں۔ Тэр үед одоо энэ хурцтай хамт яллагдаад явж байгаа энэ хэн блэ? Базар сад лөө Бархас байдаг тэр хүн мөрдөн засгийн дарга байсан. Мөрдөн хилцийн дарга байсан тагнуулын. Тэрний даалгавар байсан мэдхгүй. Ямар ч үл байсан тэр нэг одоо нэг нэрийг мартцсан байна. Өвөр Монгол залуу намайг Мант 2 гэдэг хүнд энэ мөнгийг өгөх юмаа шилсэн байгаа. Өөрөөр надад тэгж одоо хуурамч мэдүүлэг авч одоо намайг гэрчлүүлж байгаа юм шиг тийм байдал руу үүсгэж оруулж шít намайг. Тэр нь надтай ямар ч хамаагүй, ямар ч холбоогүй тийм л хэрэг дараад нь яасан. Тэгээд тэр хэрэгүүд цагаатсан. Цагаатсан гэж хэрэгсгүй болсон. Тэр шиг шүүх мөхөр орсон юм байхгүй 2 сар шалгаал хэрэгсгүй болсон. Гэтэ хэрэгсгүй болсон дүүгч бас өөрөө ондоо. Яг үндэ энэ чинь нэг яваад байгаа байхгүй юу? Ингээд хил сэргээр яваад байгаа шүү дээ. Би ямар ч хамаагүй юм дээр яагаад та нар ингэж байгаа юм бэ гэхтэл яваад байгаа шүү дээ. Тийм учраас тухайн үед бол яг нэг үгээр намын өдөрт бол бойкот хийсэн л те. За би тэгвэл хэвлэлийн урал хийлээ. Ерөнхийлөгчийн сонгуульд өгчихсэн. Ийм бузар муулаа, ийм ходолч, ийм юмд намын хорооны дэд дарга нь оролцолцоод ингээд одоо намайг гүтгэж яхад хэрвээ хамгаалтгүй юм бол тэгвэл би хэвлэлийн урал хийлээ. Намын баг хурлын өмнө яг үндийн тим ярьж иж тэгээд миний хэрэгч одоо тэрнээс хойш харин их хурдан 2-3 хоногийн дотор хэсэг болчихсон. Одоо энэний цаан чи нэг асуудал яригдана. За. Яагаад чи тэгвэл 2 жил алга болчихвоо гэдэг асуудлыг бас өргүүлээд тавьж байгаа нөхдүүд тийм хайчвч гэж тийм яг л энийг хараас л явж исэн. Сөрөн хөөж нутгийн иргэн шүүхэд нэг хэмжил гаргасан. Энэ хүний өмгөөллийн зардлыг бий болгох, өмгөөлөгч олж өгөх ажилд нь идэвхжүүлээ оролцсон. Өмгөөлийн зардалд нь одоо санхүүжилт юм хийсэн. Тэр хүнийг нэг компьютер принтертэй болгож өгч байгаа. Одоо миний чадах юм л энэ. Ерөөсөө тэмцэл гэдэг бол одоо гар далайгаад хашгирах нэр биш шүү дээ. Тэмцэл гэдэг бол зөв гаргалгаа, зөв зохион байгуулалт, асуудлыг шийдвэрлэхийн төлөө явах тэр л одоо цэгцтэй үйл ажиллагаа яг үнэнд. Ингээд нөгөө иргэд бол тухайн компани шүүх төснөрөө 2 жилийн дотор ямар ч сан компани үйлж зогсооч чадсан байхгүй. Өөрөөр хэлбэл энэ уурхыг бас бид нар бол эхлүүлэх байх энэ боломжийг иргэдтэйгээ нийлж хийж чадсан, хойш татсан. Энэ хугацаанд олон хүн мэднэ одоо нутгийн иргэдийг 2-3 удаа хэвлэлийн могрол зохион байгуулах. Тэр чинь одоо би өөрөө л зохион байгуулж байгаа шүү дээ. Нөгөө өөрхийн нөгөө Зиндагийн ажилчид одоо тэр Зиндагийн сэтгүүлчид гуугаал та хэд нэг зохион байгуулад хүн цуглуулад хүмүүс юм байгаамаа гэл. Тэгээд юмнууд хийсэн. Нөгөө талд нь бол байнга мэдээллийг ил тод байлгах тэр одоо тактикаар л ажилласан л. Би яг нөгөө хэлэхэд илүү их одоо гарч ирээд тэрний төлөө нэг дуграад бинтер байх нь шүүхийн тэр процессын үйл ажиллагааг нөлөөлөх гэсэн бас болгоомжлыг үүсгэж байгаа. Ингээд 2019 оны 3 сарын 18-нд энэ одоо иргэдийн нэхэмжлэл шүүхтэр эцсийн байдлаар ялагдсан. Байхгүй бас.
Энэ компани 2018 оны 12 сард шүүхийн эцсийн шийдвэр гарахаас 3 сарын өмнө нутгийг минь ухаад эхэлсэн байсан. Шүүхийн шийдвэр гарахыг мэдчихсэн байгаас. Дээрээс нь энэ одоо хууль шүүхийг бол үнэхээр үл тоож байгаагаа бол бас бяртаа байгаагаа харуулж байгаа байхгүй надад л. Тий. Бас гартаа оруулах боломжтой. Ямар ч асуудал болох юм уу тий. Гэтэ тэргүй шийдвэр бол өөрийнх нь тал гарна гэдгийг ойлгоод шүү дээ. Тэгэл 18 шийдвэр гараад наад компани ч бол бид хуулийн дагуу ажиллаж байна гэдэг мэдээлэл хийж гисэн баг. Тэгэхээр би одоо энэ бодож байгаа. За энэ удаан хугацааны тэмцэл яхаа ингэ явсан. Тэгэхээр би одоо бодож байна. Би ч гэсэн бас энийг бас ийм юу гэдэг хувийн зүгээс бол энэ тэмцэл бас хэр удаан явах бол харс. Яг бол чойж сөрөн гэдэг хүн чинь одоо Монголын одоо топ нөгөө 30 гэж хэлдэг шүү дээ. Тэний нэг шүү дээ. Тий. Яхаар 30 гэрүүл үү? Тий 30 гэрүүлийн нэг шүү дээ. Одоо ингээд зайсан оройдоос ингээд харахад бол харагддаг шүү дээ. Улаанбаатарыг ингээд орой харахад харагддаг байхгүй. За ингээд юу гэдэг Шангрила энэ харуул MSS гэж групп байна тий. Хурд эдгээр хараадаг бол одоо юу гэдэг тий. Энэ чойж зураг харагдана. Тэгээ Мак харагдана гэдэг юм уу тий. Макс харагдана. Тэгээд Таван богдын одоо юу гэдэг хин харагдана. Баатар сайхан гэдэг юм. Ингээд харагддаг шүү дээ. Петровис гэдэг ч юм. Тэгэл одоо юу гэдэг нөгөө нэг сэлэн байшин гэтээр одоо юу гэдэг инхүү дарахтаа олгодох уу. За ингээл ерөөсөө ингээл шөнө орой болох дээр энэ Улаанбаатар харахад бол Улаанбаатарын бүх одоо хөрөнгөтнүүд нь тодорхой гэж байна шүү дээ. Ингээд өөрөөсөө ингээд гараад ирдэг гэсэн орос. Тэгэд хэм чойц сөрмөд эдний нэг шүү дээ. Одоо 49 өдөр санал нийлж байна. Яг энэ бол инээдэн биш л дээ. Би одоо та их маш их онод сүрэлсэн учраас өөр ирэхгүй инээчлээ. Нэрэл одоо бас бодлоо те. Зайсан толгой дээрээс ингээд харахад Монголын олигархуудын энэ өнөөдрийн нийгмийн хөгжлийг ийм буруу зүйлд түлхсэн тэр мэпинг харагдчих. Тэр том байшингууд харагдсан зураг харагдаа зүгээр ингээ хардаа ингээд харагдчих. Яг ингээд харахад харагддаг байхгүй. Яг л тийм байна шүү дээ. Ерөөсөн тэрний нэг нь мөн яг үнэндээ. Тэгээд энэ хүн чинь бол яхаа би тэгээд түрүүний яриан дээрээс үргэлжлүүлээд ингээд таны асуултаа уялдуулаад ярихад тэгээ 3 сарын 18-нд бол энийг мэдээд тэр сөрөнхөө ихчийг авчирч нэг ярьслага аваад тэгээд Зиндаймын дээр тавьсан. Тэгээ тэр үед бол би яг нэг өглөөний сонин ингээд авах хэлцэл юмнууд үшээ хийгдсэн байжсэн. Тэгээ өглөөний сонин дээр бас нийтлээд. Тэгээ ерөөс ямар ч дүлээ. Юу ч байхгүй. Нэг гол руу ус шидчихэд нэг жижигхэн чулуу шидчихэд бол байхгүй болтос. Урсаал өнгөрдөг те. Ямар ч дуу чимээ байх. Салхич үү те. Салхич байхгүй. За. Би энэ асуудлыг мэдэж байгаа те. Энийний хажуугаар одоо ингэж өнгөрч болохгүй юм байна. За шүүхэр шийдэгдсэн юм байна. Хамгийн амар хэлбэр зам болвол би өөрийгөө одоо их айтайхан авчулдаг зам болвол за нэгэнтээ шүүхээр асуудал ингэ эцэслэн шийдэгдсэн юм чи. Би тайлбарлаа шүү дээ одоо тийм. Шүүхэр шийдэгчлээ одоо би тэг яах юм? Шүүгэн шийдвэр гарсан юм чи одоо бол тэмцэлийг ээж нэмэргүй байна. Би тэгтээ тэмцсэн шүү гэдэг нэр зүгээд ингээд хаяад хувийн бизнесээ тоглолтоос гараад тэгээд одоо сэтгүүлчдийн нэгдсэн эвлийнхээ ерөнхийлөгч ажиллаа хийгээд нэг шудрах сэтгүүл царайлаад тий тэмцсэн гоё юм яриад тий би тэгэд тэмцэж байла даанч энэ төр бол одоо энэ чойж сөрөн бол амар хүчтэй юм байлээ би ялагдсан гээл матрын нулим сунгаал тийм ээ шүүх одоо хуулийнхан бол тий явах боломж надад байсан би алъя гэж хэлсэн чи ийм шийдвэр гаргахгүй яг үнэндээ тэгээд цаашаа явсан за одоо яах вэ гэж өөрөө олон нийтэд одоо би бичээд нэмэргүй байна. Нэвтрүүлээд нэмэргүй байна. Нэг сайт юу ч болохгүй шүү дээ. Нэг сонин юу ч болохгүй шүү дээ. Одоо энэ TV8 телевизийг гинт ингээл мандах гэдэг хүн гарч ирэл одоо эвлэлийн ерөнхийлөгч бол айгүй баяжид таргалаад авчлаа гэж таргуугааж байгаа. Гэхдээ тийм биш дээ. Би одоо 22 жил алдаж онож бизнес хийж иж өнөөдөр энэ хоримтол ямыг бий болгож иж би төрд нэг ч өдөр ажиллаж үзээгүй. Тэгээд ингээд цаашаага явах ямар ч тийм боломж харагдахгүй байгаа. Ганцаараа бол явж байгаа. Тэгээ ганцаараа 4 хааны сууж байгаа л бичээд л тийм ээ болохгүй. За одоо яах юм гэж тийм ээ. Тэгэхээр энэ бол сэтгүүлчийн ажлаас хальсан ажил байна. Яг ганц сэтгүүлч бол гарч тэмцэж чадахгүй юм байна. Энийний төлөө явж байгаа тэр олон мянган иргэдийг нэгтгэх ёстой юм байна. Хамгийн түрүүнд бодож байгаа бодол тийм ээ. Хоёрдугаарт нутгаа хамгаалж байгаа тэр үзэл санааг өнөөдрийн нийгэмд сурчлах ёстой юм байна. Гаргаж ирэх ёстой юм. Тэгээд үнний талд байгаа тийм ээ. Энэ шүүх хуулийг мэдж байгаа тэр хүмүүсийн дуу хоолойг энэ төрд нь хүргэх ёстой юм байна.
Эцсийн бүлэгт энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдэг шийдэл гаргалгааг олж энийг л Монголын төр сонсохгүйгээр цаашаа явахгүй юм байна гэсэн ийм бодол төрсөн. За тэгээд 2019 оны 4 сард одоо төрийн хаан урт цэрэнд орж байгаа Гавьяад өсөх баяр те олон сайхан нөхдөдөө манай дуучин Бат сайхан гэл те энэ олон сайхан одоо өмнө говийн бас нүүр царай болсон олонний танил тэр хүмүүстэй хамтарч сууж байгаа төвлөлийн орлыг хэлсэн. За тэгэл юм эхэлсэндээ гүтгэлэгч эхэлсэн, шантаж эхэлсэн, дарамт занал хийлэл эхэлсэн. За би ч өөрөө хурцлагдаж эхэлсэн. Ингээд зүгээр одоо сууж исэн юм маань гудамжинд би өөрөө гараад ирлээ. Хангалттай мөнгө төгрөг болоод хангалттай сайхан амьдрах боломжтой тийм хүн би. Яг үнэндээ тэр амьдрал маань ард үлдлээ. Өмнө зөвхөн тэмцэл харагдаж байгаа шүү дээ. Өмнө зөвхөн энэний төлөө зогсолтгүй явах хэрэгтэй гэдэг л тийм л зорилго үлдчихэж байгаа. Яг үнэнд. За тэгээд би сэтгүүлч хүн учраас миний давуу тал бол сэтгүүлчтэй уриалахад бүгдээр очих байхдаа би ч мөр 100 гаруй хүн энэ төр болоод баларах үедээ гэж бодож байлаа шүү дээ. Тэгээд нэг том автобус захиалаад тосон бом дээр очиж сурвалжлага бэлтгээд ингэсэн. Тэгсэн нэг яг сэтгүүлч нь бол 27-8 он бүртгүүлээд тэгээд том автобусаас эрсдэлтэй энэ олон хүнийг одоо нэг автобусанд суулгаж авч яваад тий. Нэгдүгээрт бол чи наадхаа олон нийтэд ил болго ил хийж тэр олон нийт ил зарлцсан тий. Хоёрдугаар тэр олон хүний амьнасыг чи тэгж автобусанд аваад явдаг буруу байна. Аюулгүй байдал хамгаалах. Тэгээд л найз нөхдөсөө гуйж байгаа юм чи айлын нэг джип гаргаад чи нэг машин гаргаад байгаа чи. Үнэлдээ бид нар 7-8 джиптэй очиж анхны сурвалжлага хийж ирсэн. Сэтгүүлчид яг хоёр талт. Нэг хэсэг нь миний үгэнд итгэн, нэг хэсэг нь бол уурхайн үгэнд итгэн. Аль нь зөв, аль нь буруу гэдгийг мэдэхгүй. Ингээд уурхаа дээр очиод яг үндэ уурхаахан бол тэнд очисон сэтгүүлчдийн тархийг угааж л амжиж байгаа шүү дээ. Ганц хоёроор нь дуудаад л барьж яваад л ингээл тэгээд одоо намайг бол хөөж гаргаад надад бол уурхаад орох боломж олохгүй болгоод тэгээ нөө сэтгүүлчдийг авч ороод ямар ч ус мусхууд нэг тийм хэсгээ үзүүлээд энэ бол хариуцлагатай уурхаа гэдэг ийм юм гараад ирж. Эргээд төрөөд ирэхэд сэтгүүлчд тэнд явсан сэтгүүлчд бүр тэр одоо асуудлыг бол баг нөгөө талд ойлгосон байна. Эсрэг мэдээлэл явуулсан тийм. Энэ шиг буруу биш байхгүй юу? Яагаад гэвэл тим мондог ажиллаж штэ уурхаа. Тим мондог ажиллаж тим одоо сурталгуулга хийж чадчих. Тэгэхээр би нэг сэтгүүлчээ аваад бүр уурхаан хойгоор нь тойроод чинь 7-8 км тойрж байгаа штэ. Тойрч очиод нөгөө нөхдүүдийг энд юмаа үзүүлж яхад нь би нөгөө талаа нь тойрч очиод тэгээд нөгөө камера эвдүүлж өөрөө зодуулж бидний чи ерөөсөн зүгээр л нэг цагдаа шиг л шүү дээ бид нар чи барьж яваад нухаал толгой дээр өвдөглөө сууж байгаа шүү дээ. Ерөөсөн маш зэрэглэг балмад. Тэгээд урж очиж анхны тэр цүнхэл байгаа усны зургийг авсан байхгүй. Надаас нөгөө хамт явсан сэтгүүлчд маань асуугаад идэг. Хаана вэ манд хоёр дараа та энд маш их хэмжээний ус шүүрээд булаг шанд сүйдлээ гэж бид нэр авчирсан. Та яагаад худлаа ярьж байгаа юм бэ? Бүр ууралж байгаа юм. Үгүй байгаа л гэдэг би хэлж чаддаггүй. За би энийг нотлохгүйгээр цааш явсан нэг ч алахгүй юм байна гэл тэгэл тэр дундуур чинь дайрч байгаа шүү дээ. Тэгээ гараад ирсэн нөгөө сэтгүүлчд маань шууд эргэсэн. Ямар муухай юм бэ? Ямар одоо тэ энэ уурхаач худлаа ярьсан байж тэгээд. Тэгээ бид нар бол уурхайн худлаа ярьсныг устайг нь зэрэгцүүлж тавьж байж яг үнэндээ энэ тэмцэл их тийм зөв тал руугаа даялж ирсэн. Лайв гэсэн тэр үү те? Тий. Тэгээд тэр бол яг дараагийн лайв л да. Би одоо нөгөө утсаан булаалгаж байгаа шүү дээ. Утсыг булааж бол гар бушгаал. Иймэрхүү юмнууд дундуур тэмцсэн. Тэгээд яг би зүгээр энэ дашранд өөрийгөө л яриад ах шиг юм болчиход байна те. Нэн төрөнд яг энэ сэтгүүл зүүн, шудраг сэтгүүл зүүн талд сэтгүүлч худалдахгүй байхын талд зогсож ирсэн би хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хөрс сөх ерөнхий сайд одоо шийдвэр гаргалаа штэ. Хилцүүлэг болсны маргааш нь. Би тэрийг бол одоо юу гэдгийг одоо Монголын одоо иргэн хүнийхээ хувьд бол одоо их баяртай үлээж авсан. За тэгээд яг баяртай үлээж авсан гэхээр бол одоо Давосын уулзалт манайх очдог шүү дээ. Манай ерөнхий ширкет центр очдог. Тэрний нэг удаагийн уулзалт нь сайн засаглал сэдвээр болж ирсэн байхгүй. Сайн засаглал гэж юу вэ? Манай тэр зөндөө очдог. Тэгээд манай сайн засаглалыг нэг ч хийдэггүй. Тэгээд тэнд ярьсан нэг зүйл юу гэхээр бол хамгийн муу засаглал бол үдий засаглал гэсэн дүлий. Ард түмнээ сонсдоггүй, дуулдаггүй, юу ярьж байгааг нь мэдэрдэггүй, мэдхийг үздэггүй. Тэгэхэд хөрсөх одоо ерөнхий сайдын хувьд бол энэ ард түмэн юу бодож байна, юу ярьж байна, юу хэлж байна гэдгийг бол сонссон байна. Тэ? Тэгээд сонсдог одоо тийм засгийн газар
засаглал Монголд одоо бий болжээ гэдгийг л одоо би харсан байхгүй. Тэгээд би тэнд одоо юу гэдэг сонсчодоос айгүй гоё тийм юу гэдэг одоо сэтгүүлчийн хуваар одоо иргэний хуваар айгүй итгэл төрж байгаа. Тэгэхгүй нөөдөр хууль ярина ш дандаа хууль ярина. Одоо бол хуулийн гадуур бас ёс зүйн асуудал ярих зөндөө байхгүй. Энийг бол одоо стандарт бус шийдвэр гаргах хэрэгтэй гэж харж байгаа. Тэгэхээр би тэр талаас юу гэдэг ингээд хөрсгийг бол одоо бас барьцаалагддаг хүн байна. Барьцаалагддаг хүн байна. Энэ 49% энэ одоо манангийн бүлэглэлд барьцаалагдаагүй ийм ерөнхий сайд нэг юм ус төрч бас байгаа мэн гэж хараад олзуурсан. За одоо тэгээд та хоёр тэр энэ яриа бол их шүүмжил дагуулна. Тэр их ойлгомжтой. За яг хөө гэхдээ бас мөнгө авсан уу? Өөрийнхөө хариулъя. Би тантай 1000% санал нэг байна. Би маш их баярлсан. Яг үнэндээ. Би ийм хурдан энэ шийдвэр гарч ийм хурдан Монголын төр иргэний сонсно гэж бодоогүй. Би түрүүнд одоо хамт олондоо баярлалаа. Шудраг сэтгүүлчтэй баярлалаа гэлээ шүү дээ. Би Монгол улсын ерөнхий сайд Ухнагийн хөрөлсөгтөнд баярлалаа гэжлээ. Би олон түмнийхээ өмнө энэ одоо камерын өмнө хэлье. Олон нийтэд нээлттэй хэлье. Яг үнэндээ. Тэгээд энэ бол ийм юм. Маш олон одоо сэтгүүлчд маш олон одоо шудраг иргэд зарим нь 10 жил тэмцсэн иргэн байгаа шүү дээ. Энэ тэмцлийн төлөө явж байгаад энэ нутгийг хамгаалахын төлөө явж байгаад амиа алдсан хүн байгаа. Лав сумрал агсан гэж тийм ээ. Энэ маш олон тийм эдрээтэй асуудлыг дагуулсан энэ шийдвэрийг гаргах улс төрч бол ховор. Тийм зориг зүрх бол ховор байхгүй яг үнэ. Ер нь одоо юу гэдэг хөрс өнөдөр ерөнхий сайд намын дараагчсан бас эрсдэл дагуулж байгаа шүү дээ. Маш эрсдэл дагуулж байгаа шүү дээ. Ойлгомжтой шүү дээ, тийм ээ. Одоо жишээлбэл ингээл энэ шийдвэрийн дараа ингээл харж яхад попрлоо гээл шууд үтгэж байгаа. Эргээд ерөнхий сайдыг үтгэж эхэлж байгаа тийм. Засгийн газар нь докторг боллоо. Үндсэн хуулийн өөрчлөлт унхан дайч гэх шиг. Хамгийн том язгуур ирэх шигээр нь хувь хүнийх нь нэр хүн дээр тийм биз итгэл үнэмшлэр нь за Монгол улсын засгийн газраар төрийн доктортой байдлаар бүр одоо байчхад үндсэн хуулиар нь барьцаалж энэ манангийнхан гэж яриад байгаа энэ олигархууд энэ авилгач чинь ингэж ерөнхий сайд руугаа дайрч байгаа. Энийг бол манайр бол том улс төрчин одоо энэ том галанд явдаг тооцохгүй тооцчлоо шүү дээ. Тэгвэл энийг сөрж шийдвэр гаргаж яана гэдэг бол таны хэлдгээр Монголд сайн засаглал байгаа юм байна гэдгийг өнөөдөр өөрийн биеэр нотолж харуулсан. Би бол жишээлбэл энийг одоо амьд биеэрээ энэ оюун ухаанаар сэтгэл зүрхээрээ мэдэрсэн хүнийх нь нэг биш. Ард түмэн газараа ухуулахгүй гэж яхад яагаад энэ газрыг ухаад байгаа юм бэ? Энэ анханаас хуульч өртөж олгогдсон гэж би ойлгож байгаа. Тэгээ энэтэй холбогдоод байгаа тэр нэр холбогдоод байгаа нөхөр дээр улсын их хурлын гишүүн цоочсрын гэдэг нөхөд би хэд хэдэн удаа анхааруулж хэлсэн. Яасан цадаж шундгүй шунал бай. Тэгээ тостон хүн бай ордыг улсын тусгай хэрэгцээнд хамгаалтанд авах ёстой. Ялгарлчны сайдаа. Өнөөдөр та шийдвэрээ гаргаад ашигт малтмалын хэрэг газар энэ тостон хүн бай ордонд энэ ашигт малтмалын ажил явуулж байгаа энэ компани лицензийг цоцол бидөө. Гэт өөрөө өглөө шүү. Олон удаа ингээд үүд ард иргэд ярьж байхад бол одоо юу гэдэг за одоо Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан одоо Санжийн Баяр гэх хүн байна. Одоо их одоо мэдлэгтэй чадвартай гээл ярьдаг тий. За одоо юу гэдэг Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан инх хоёр за юу гэдэг элбэг дорж байл үзээ л да тий. Эдэн одоо ингээл их өндөр боловс суралцтай гэж ярьдаг боловч хизээч хөрсөх шиг юм зүйл гаргаж чадахгүй байсан гэж би одоо хайцууж харж байгаа байхгүй. Одоо яг л тийм тий. Маш их боловсралтай байгаад их ухаалаг байгаад их одоо гоё байгаад маш их одоо гоё илтгэдэг байгаад их ярьдаг байгаад шийдвэр гаргаж чадахгүй бол хэрэггүй. Тийм учраас одоо хөрсөх ерөнхий сайдыг нэг бичсэн байсан pop mop гэх тий. Тэр бол ингээд нэг муухай харагдуулж байгаа их нэлж байгаа тий ийм асуудал. Би бол ингэж байгаа. Энэ бол pop шийдвэр биш. Энэ бол харин ч топ шийдвэр байсан. Энэ Монголын түүхэнд, Монголын төрийн түүхэнд, Монголын иргэний хөдөлгөөнүүдийн тэмцлийн түүхэнд сэтгүүл зүүн түүхэнд маш том жишг болж үлдэнэ. Бид бол яг нэг зүйл хэлж байгаа юм л да. Энэ одоо тэмцлийг бидэнтэй хамт хийж ирсэн иргэний нийгмийн байгууллагууд, тэр нутгийн иргэд энэ хүмүүстэйгээ нийлээд тэр хүмүүстэйгээ уулзахдаа нэг л зүйлийг хэлдэг. Энэ бол жишг тэмцэл шүү. Энд бүгдээрээ хатуу итгэцгээе. Энэ бол нэг уурхай хаах асуудал ерөөсөө биш. Энэ бол нэг уурхайд зориулж гаргасан шийдвэрч биш. Ерөнхий сайд хүрэлцэх гэдэг хүн Монголын төрд байгаа ажиллаа хийхгүй байгаа тэр хүмүүс зориулж шийдвэр гаргалаа шүү дээ. Энэ нь одоо юугаар нотлогдож байна гэж би зүгээр сэтгүүлчийн хувьд өгнж ийн өгөхлөөр манайр энэ шийдвэрийг ерөөсөө асар богино хугацаанд маш одоо зоримог гаргахтаа дагуулад нэг шийдвэрийг хамт гаргасан.
Монгол улсын бүх уул уурхайн лицензийг шалга гэдэг үүрэг өгөөд тэгээ ажлын хэсэг байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл эн чинь бол нэг уурхайд зориулсан биш. Монголын нийт уул уурхайд зориулсан сайн засаглалын шийдвэр байж. Энийг одоо Монголын автоман харлаа шүү дээ. Энд бүгдээрээ итгэж хүлээцгээе. Одоо Монгол улсын ерөнхий сайдаас юу хүлээх вэ гэхээр дараагийн нэг уурхай хаах, хоёр уурхай хаах асуудлыг бишээ. Уул уурхайн салбарт тийм ээ. Уул уурхай гарцаагүй. Тэгвэл энэ хариуцлагатай байх ёстой юм байна. Ингиж хууль зөрчсөн бол хаах ёстой юм байна. Хууль зөрчсөн үйлдэлийг засч болох юм бол цаашаа яваг. Шинээр энэ мэт Чойжсрынгийн уурхай шиг ийм хууль зөрчсөн, ийм авилгацсан ийм уурхайг бол нээгч болохгүй. Миний үед нээхгүй гэдгээ нөхөр өөрөө зарлж явах шиг байна тийм ээ. Хөрсөх үед бол та нар нээхгүй гэдгийг зарлж явах шиг байна. Нөгөө талд цаашдаа үеийн үед энийг санаж явуулдаг энэ жишгийг тогтоож өглөө шүү дээ. Тэгэхээр би бол юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр иргэдийн тэмцэлж жишг тэмцэл байсан. Энэ төрийн шийдвэрч жишг шийдвэр байсан. Энд иргэдээрээ сэтгүүлчдээрээ одоо итгэж үнэмшиж энэ хүний дараагийн үйлдэлийг хүлээх ёстой тийм ээ. Тэрнээс биш одоо ингээ мушин говьлж байгаа. Ямиг нөгөө нэг их тийм одоо яг л пиарчтай ажиллаж байгаа юм л да. Одоо яах вэ гэж. За тэд нар ч бол ингэж ярьж байгаа шүү дээ. За хөрс сүхт гоё шийдвэр гаргалаа гэж баярлдаг хүн бол байхгүй. За хөрс сүхт ийм шийдвэр гаргачлаа. За одоо яах вэ Чойжсрын. За одоо бид нар бол ийм хийгээд шууд тэгэл ярьж байгаа. Тэр их ойлгомжтой. За одоо шүүхтэн. Шүүхтээд буцаага авч магадгүй гэдэг юм ярьж байгаа. Энэ бол ямар ч боломжгүй. Энийг шууд хэлчихье. Бид нар бол мэдж байгаа. Хуулийн гаргалгааг нь бүгдийг мэдж байгаа. Яагаад гэвэл бид нар энийг одоо 2 жил судаллаа шүү дээ. Сүүлийн 4 сар бол би өөр юу ч хийхгүй энэ дээр л ажилласан. Өөр ямар ч юм бодож санах тийм сөхөж байсангүй. Нэг хэсэг хугацаанд өвдснийг тооцвол яг үнэндээ. Тэгэхээр энэ нь бол хууль зөрчсөн энэ уурхай. Лиценз нь өөрөө хууль бус энэ уурхай дээр Монголын төр нөхөө явуулах ямар ч боломжгүй юм байлээ. Энийг бол бүр баталгаатай байлээ. Энэ шүүхээр яваад ямар ч үр дүн олохгүй. Одоо бол яаж яах вэ гэхээр олон нийтийг төрөгдүүлэх нөгөө л хар пиар хийж байгаа. Шүүхээр яваад чоожо буцаагаад нуур гургаа авчих юм байлээ. Тэгэд одоо хөрс хүн онгонд орж үлдэх юм байлээ гэд хар пиар цацж байгаа. Тийм боломж байхгүй. Энийг одоо хуульчд хэлнэ би биш. Та одоо хэллээ шүү дээ. Чойжсрын бол 50% эзэмшдэг гэж хэллээ. Чойжсрын бол өчтөрийн одоо техникийн өдрийн сон дээр хэлэхдээ бол би л одоо энэ хамаарлаг болсон. Намаа ерөөсөө дуудаж энийг болиул яасан гэсэн. Тэр бол би хамаарлаг болсон учраас энэ их мэдл давсаа гэж хэлж байгаа шүү дээ. Ах тэгэл одоо бол яг нэг үгэлгээ Чойжсрынгийн ч юм уу нэг компани ч юм уу үгийг одоо сонсоморгүй байна. Тэ? Тэр тэгэл ярьж л байдгийг би ойлгоцсон. Бид ойлгоцсон шүү дээ. Одоо тэр ярьж илэг энэ төр ажиллаа хий. Сэтгүүлчид бид ажиллаа л хий. Тэр үний үгийг одоо тэгж хэллээгээд нэрийн тийм болов уу гэд эргэлзээд байх нь ч илүү тийм биш байна гэд нэг баярлаад одоо эсвэл гуайхчаад байх нь ч хэцүү. Ингээл аячих. Ер нь бол үнэн юм ялдимаа гэдгийг, үнэн юм байдимаа гэдгийг саяын тэмцэл харууллаа. Энэ одоо Монгол улсын ерөнхий сайдын шийдвэр харууллаа. Яг нэггүй хэлэхэд ингээл сая бол тийм шийдвэр гараад бид нар чи огцсон баярлаад одоо үннийг хэлэхэд уйлаад тийм ээ шоконд ороод тэгээд одоо төлтөө гэдгийг мэдэрч шүү. Хүчийг мэдэрч байгаа юм шүү дээ. Гайхаж байгаа юм чи тэ. Тэгээд энэний дараа нэг зүйлийг л хатуу ойлгосон тий. За ингээд зогсож болохгүй юм байна. Тэгвэл одоо би сэтгүүлчийнхээ хувьд сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн ерөнхийлөгчийн хувьд дахиад ингээл иргэний хөдөлгөөнүүдтэйгээ нийлээл одоо тэмцэгч болоод уурхай дээр очиод ингээл зогсож яах нь бол миний хийх ажил биш. Дахиад би ингээд яваад ах нь би тэрнээсээ илүүтэй энэ олон их тэмцлийг, олон шударга ёсыг, энэ төрлийн шударга шийдвэрийг хамгаалж, энэ төрлийн шударга шийдвэрийг олон нийтэд сурталчилж байх нь миний үүрэг юм байна. Саяны энэ тэмцэлд бол нэг жишээ тогтоолоо. Өөрөөр хуучин жишгийг, сайн жишгийг бий болголоо. Хэвлэл мэдээлэл гэж байгууллагын үйл ажиллагаанд тэнд одоо тэрний мөрөөр төр засгийн байгууллага, холбогдох арга хэмжээ авдаг. Ийм одоо юм балраад одоо энэ балраад 30 жил боллоо шүү дээ. Баларцсан байсан юмыг шин одоо тийм одоо жим гаргаж ирлээ. Энэ бол одоо би их том ололт гэж харж байгаа байхгүй. Хэвлэл мэдээллийн байгууллага одоо нөлөөтэй хүчтэй байна гэдэг бол энэ нийгмийн амьдралд маш нөлөөтэй. Өнөөдөр нийгэм маань яагаад ийм болцсон юм бэ? Яагаад одоо ингэ хяналтгүй, ийм хариуцлагагүй болцсон бэ гэхээр би бас боддог байхгүй. Хэвлэл мэдээллийнхний үүрэг оролцоо маш буурсан.
алдагдсан. Одоо өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийг одоо энэ олигархууд одоо энэ үгдийн энэ бүлэглүүд хармаандаа хийсэн. Өргөндөө хоолгоцсон. Ийм учраас одоо юу гэдгийг аливаа одоо юу гэдгийг ингээд хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа замхарсан. Дараад нь бол одоо юу ч болсон шав шүү дээ. Өнөөдөр бол хэвлэл мэдээллийн байгууллага эргээд тийм бишээ гэдгийг жишээ затгаж аваад би бас талархаж байгаа байхгүй. Би одоо жишээлбэл TV8-ийн одоо энэ ажилласан сэтгүүлчдийн баг тий одоо зэнда өглөөний сонин гэдэг бас би бас энийг одоо тогтоож эргээс сэргээж аваад талархаж байна. Тэгээ хамгийн гол нь бол юу гэдгийг өөр жилдэг үнэн дан хэвлэлийнхэн гэдгээс гадна бол ингээд ард иргэдийнхаа дуу хоолой болж ард иргэдтэй хамт явсандаа тий энэ бол одоо энэ их чухал байлаа гэж бодож байна. Би одоо зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэг асуудал дээр шударга зогсоход л ийм шийдвэр гаргуулж ийм үр дүн гаргуулж чадж байгаа юм чинь бид салбараараа шударга өсний төлөө зогсвол энэ төрд чинь юу нэг авилгач нэг ч өдөр болохгүй байхгүй. Та одоо Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэл ерөнхийлөгч би одоо шил боддог байхгүй. Ерөнхийдөө бол яг таны хийж байгаа ажлыг би харсан. Та бол одоо 21 аймгаар явсан мач ирч хүчтэй явсан. Ирч хүчтэй хүн гэдэг чинь угаасаа мэднэ. Ер нь бол олон ажил дээр харж байгаа. Нэг бол тэр зандаа сонин гарч байгаа үед одоо үндэсний мэдээг сонин гаргаж байгаа үед санаж байна. Өөрөө бол одоо маш хүчтэй, маш одоо хурдтай. Тэ? Ер нь бол ингээд нэг ажилласан шиг ажилтдаг мэднэ. Тэ? Ер нь бол одоо садгалан зэлийн оршоонд ажиллаж байсан. Ер нь бол тэр бол одоо их хүч шаарддаг ажлууд. Тэгээд сэтгүүлч нэгсэв ерөнхийдөө бол 21 аймаар маш хугацаанд боромс тойроод бас ингээд харж штэ. Хараад тэгээд хэвлэл мэдээллийнхэн тэгээд би бас тэр хараад бас энэ хүмүүс бас ингээд ажил хийх гэж байна, ажил хийж байна харж байсан байхгүй. Тэгэхээр одоо бол юу гэдгийг бас ингээд хэвлэл мэдээллийн одоо үүрэг дуулам нэмэгдэж байгаа юм шүү дээ. Та одоо өшөө яаж би бол одоо нэгдээс л боддог байхгүй байгууллагууд. Одоо ингээд дороосоо ингээд нэг дорооны давн дээр ингээд шарлж байгаа нийлээд нэгдээсээ билээ бүр аль биесээр нэгддэг юм бол оршиж ажилласаа гэж хүлээдэг байхгүй. Дуу хоолойгоо нэгтгэхээсээ билээ гэж. Би энэ ажлыг аваад ерөөсөө нэг зүйлийг л ойлгосон. 21 аймгаар явж ажилласан, олон редакцуудаар очиж ажилласан, их айл болох олон хүнтэй уулзсан. Надад төрсэн ганцхан мэдрэмж бол одоо нэх гой сайхан сэтгүүл зөө те нэх гой гангийн юм яриад ахаасаа илүүтэй нэг сайхан воркшоп тавиал сэтгүүлчтэй сургаж яан сургалт намруулж энэ зөвлөлтөө тэр явах хэвээр. Гэхдээ зүгээр нэг одоо сургалт төдийхнөр хэвлэлийн эрхчлөө ярьсан төдийхнөр сэтгүүл зүүн байгууллага үйл ажиллагаагаа хязгаарлаад байгаа нь асуудлыг уг мухраар нь шийдэхгүй байна. Яг сая Монгол улсын ерөнхий сайдын энэ шийдвэр гарч жишг тогтоолоо шүү дээ. Тийм ээ? Энэ шиг Монголын сэтгүүлчид бол асуудлыг нь бүтнээр нь шийдэх тэр шийдлийг л олж харах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол хууль зөрчсөнийг нь мэдсээр байж уурхайг шалгаад байгаа мэргэжлийн хяналтын байцаагч. Хууль зөрчсөнийг нь мэдсээр байж явуулаад байгаа байгаль орчны байцаагч. Тийм биз? Ийм л байдлаар бид нар энэ салбарт хандаж иржээ. Тэгэхээр ерөөсөө энэ сэтгүүл зүүн хараа тус байдлыг бий болгохгүйгээр цаашаа энэ салбарын тухай ярих ямар ч аргагүй болчих. Би бол ямар гаргалгаа хийсэн гэхээр за энэ одоо бас мундаг сургалтууд явуулж байгаа одоо мэргэжлэр одоо ажиллаж байгаа тэр төрийн бас байгууллагууд ажиллаа хийж өг. Энэ хэдэн докторууд маань ямар ч байсан одоо энэ сургууль дээрэн сэтгүүлчийн бэлтгэжил байна. Миний өнцөг миний энэ одоо явж байгаа урсгал дээр нэмэх зүйл болвол тэртээ хийгдэж байгаа ажлууд дээр миний нэмэх ёстой зүйл бол ерөөсөө энэ санхүүгийн хараа тус байдал юм. Эхлээд салбарын санхүүгийн хараа тус байдалтай болох ёстой. Үүний тулд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл санхүүжилтээ манд хоёроос ч юм уу хэн нэгнээс авдаг биш. Өөрөө зарцуулдаг байх ёстой. Хамтын хөтөлбөрийн зарчмаар тийм санхүүтэй, тийм хүчтэй байх ёстой. Санхүүгийн хараа тус байдалгүйгээр хэвлэлийн хараа тус байдал угаасаа байхгүй шүү. Суургүй те. Та бол энийг маш сайн мэдчихэж байгаа шүү дээ. Одоо салбар нь өөрөө ийм байхад яаж тэр дунд одоо хэвлэл мэдээллийн хараа судлыг ярих юм. Өнөөдөр 500 мянган төгрөгийн салентай $200 төгрөгөө салентай сэтгүүлчээс ямар хараа тус байдал нэх. Өнөөдөр редакцийн цалинг тавьж чадахгүй байгаа тэр сайтуудаас тэр одоо телевизээс ямар хараа тус нэрлэх. ТV дөрвшгөл болж байгаа. Амьд үлдэхийн тулд, хоолтойгоо үлдэхийн тулд буруу зам руу сэтгүүлч хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэйг гулсаад орчиж байгаа. Шууд 100% худалдагдаж байна гэсэн. Амь зуух сэтгүүл зөө те. Амь зуух сэтгүүл зөө. Энэ мэрэгжлийн юм байхгүй, энд хараа тус гэдэг юм ойлголт бол бүр төвич байхгүй. Энд ерөөсөн сэтгүүл зүү гэдэг юм байхгүй. Хүний захиалга гүйцэтгэдэг зүгээр нэг тийм одоо мутацид орсон тийм л зүйл болж өөрч. Тэгэхээр энэнтэй тэмцэхийн тулд ингээд хаа
ерөөсөн гаргалгаа болвол энэ сэтгүүл зүйн салбарын санхүүгийн хараа тус байдлыг бүх төвшин дээшлүүлэхээс өөр ямар ч гаргалгаа байхгүй. Үүний төлөө л би ажиллана. Одоо дахиад ярина тийм ээ. Дахиад хийн. Тийм. Бас энэ хууль эрх зүйн орчин байна. Тийм, хууль эрх зүйн орчин. Одоо ингээл би бол энэ өнгөрсөн хавраас эхлээд бас энэ тэмцлээс гадна надад бол бас нэг одоо асуудал байгаа юм. Тэр ямар асуудал вэ нөхлөөр би энэ хавраас эхлээд өнгөрсөн намраас эхлээд ер нь юу яриад гэсэн гэхээр ил тод хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн та бол мэдж байгаа бах те харж бас хэвлэл мэдээллүүдийн хэрэгслийн хувьцаа эзэмшигчд эзэдийг ил тод зарлах хэрэгтэй. Нэг хоёрдугаар санхүүжилтийг ил болгох хэрэгтэй гэдэг ийм мэдээлэл хийгээд ярилцлага өгөх хэлсэн байхгүй. Энийний дараа бол надад маш олон хүн ууралсан. Бүр улаан цай мэрч намайг дарамтлж ийсэн ч хүн байгаа. Хурал цуглаан дээр бол над руу илт дайрах хүмүүсийн тоо гэсэн. Яг нэг нөгөө хэлэхэд ингэж хэлснээрээ би салбарынхаа маш олон дэмжлэгийг алдсан. Энэ үнэн. Яг үнэндээ. Тэрийг би сая тэрнийхээ горигч энэ тэмцэл дээр хамссан. Маш олон хэвлэлүүд ядаж мэдээлэхгүй байх нь шийтгэл байхгүй юу. Үнэн зүйлийг олон хэвлэл мэдээлэхгүй байх нь ерөнхийдөө хэвлэл мэдээллийн салбар дэмжихгүй байгаа уур амьсгалыг үүсгэж байгаа. Тийм, зай барьж байна. Зай барьж байна. Энэ манд худлаа ирээд иж магадгүй юм байна. Шийдвэр гаргах гээд харж байгаа хүн бас бодож байгаа шүү дээ. Энэ ингээл манд хэвлэлийн урал хийлээ. Өстө өнөөдөр чингөө юм болох байхтай айхтар мэдээлэл хийчлээ дээ гэхэд иргэд айхтар үний юм ярьлаа даа гэх тэр иргэний хөдөлгөөнүүдийн мэдээллийг хараад шийдвэр гаргахч ойлгож яхад телевизээр явахгүй байгаа нь за энэ ч бас эргэл зүйтэй юм биш үү гэхэд түлхэж байгаа. Тэгээ энэний чинь цаана чи яг таны дээр асууж байгаа худалдагдсан гэдгээсээ илүүтэй бүр тэр хэвлэл мэдээллийг чинь санаа зорилготойгоор байгуулсан улс төрчид байгаа байхгүй юу? Би бол одоо миний тооцоогоор өнөөдрийн байж байгаа телевизүүдийн ялангуяа ер нь 70 гаруй хувь нь 80 шавах шахам хувь нь бол улс төрч эзэнтэй байгаа. Ямар нэгэн байдлаар улс төрт хамаатай, улс төрт лобби хийдэг олигархууд, улс төрт лобби хийдэг компанид байгаа. Тэгээ цаана ямар нэгэн байдлаар улс төрийн тодорхой бүлэглэлийг дэмжиж явдаг ашиг сонирхолтой. Тэгээ ашиг сонирхолтой байгаа хөө. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрөө тэр чигтээ хаалтын гэрээ байхгүй. Тэр телевиз, тэр эзэн, цаадлалын захиалагч улс төр 3 байгаа цагт энэ сэтгүүл тэнд ажиллаж байгаа сэтгүүлч өөрийнх нь дуу хоолойг өрөх боломжгүй. Яг нэг нүгөө хэлэхэд бас дахиад нэг юм хэлэхэд гэхдээ телевизүүдийн энэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дийлэнх олонх нь улс төрч эзэдтэй болоод ингээд ерөөс тодорхой эрх шинжтэй үйлчилж байгаа ч гэсэн тэнд ажиллаж байгаа олон мянган сэтгүүлч бол тодорхой байгаа. Би энийг дахиад таавхандаа хэлж бас би тэр одоо болчмгүй алдаж тухайн үед стрессчсэн тэр үнээсээ бол буцаж байна. Бид худалдагдаагүй сэтгүүлчийг илүү олон болгохын төлөө тийм ээ худалдагдаагүй хараа тус хэвлэл мэдээлэл илүү болгохын төлөө яг таны хэлдгээр бид нэгдэх ёстой. Мантахыг битгий одоо их баяжччуу таргалчгүй битгий хар тий. Мантахыг одоо 2 3 телевиз одоо авчлаач гэдэг юм уу ингэж битгий хар. Хин авч уу гэдгийг л хар. Тий. Мантахын цаана хэн бэ? Хэрвээ миний цаана хэн нэгэн улс төрч байвал хэн нэгэн ёстой нэг олигарх байвал энэ муухай биз? Тийм ээ? Тэрийг л хар. Тэрнээс биш одоо инквотын контрол цаг юм өнөөдөр энэ нэвтрүүлэг өөрөө нийгэмд маш том дуу хоолой болж шít. Над руу одоо үнэн маш олон телевизүүд ярьсан. Маш олон одоо өнцгөөс ярьсан. Ярилцлага авъя гэж. Энэ ялалтын дараа гэсэн үг шүү дээ. Ялалтаас өмнө ярилцлага авах юм бол их ховор байсан. Үнэндээ. Ялалтын дараа одоо ялтаас өмнө бол одоо таал ёстой намайг нэг загинжсэн баг. Чи яхаараа сэтгүүлч худалдагдсан шилтий. Чамаас ярилцлага байна. Хаана байна гэдэг хэлсэн. Ер нь тэгж надаас нэг сэтгүүлч ярилцлага авъя гэж хэлсэн байхгүй. Компани захиалгаар ганц 2 сэтгүүлчдэр хэлэлцүүлгийн үеэр намайг материалах гэж доромжлох гэж ярилцлага авъя гэж хэлсэн үе би. Хэлэлцүүлэгт энэ зорилгод одоо маш саадтай учраас би ярилцлагаас татгалзаж байсан. Тэгээ би тань зориуд ирж ярилцлага өгч. Би юунд итгэж байгаа гэж ингутхаа. За энэ хүн л миний хэлсэн үгийг цааш нь дамжуулж байгаа таа л гэж итгэж ярьж байгаа. Тэрнээс биш одоо яг үүндээ итгэхэд их бэрх байна шүү дээ. Би өөрөө харлаа шүү дээ. Ядаж эс үлдэхүү хийж байгаа. Нэвтрүүлэхгүй байгаа шүү дээ. Ийм мэдээлэл байна гэхэд нэвтрүүлэхгүй. Ийм нэвтрүүлэг одоо ийм нийтлэл баримт байна гэхэд нийтлэхгүй байгаа нь өөрөө эс үлдэхүү. Эс үлдэхүү гэдэг маань хараа тус байдал. Цензур гэсэн үг. Цензур гэсэн үг яг үнэ. Тийм учраас бид бол одоо олуулаа нэгдэх ёстой. Би үеийг чи худалдагдсан би худалдагдсан гэж сэтгүүлчигээ хуг хүнийгээ жичлэхээ одоо болъё. Би яг нэг нүгөө хэлэхэд TV4-өөс бусад бүх хэвлэл мэдээллийг орхино. Би хинтэн ч хэрүүлэм хийж хэрүүл зарах хийж явахгүй.
Би тэр нэг галсан сөх мөнгө төр хэрэг манай одоо өмгөөлөгч нар очиод одоо гомд гаргацсан үнэн. Гэхдээ одоо тэр мөрөн дээр ч одоо яг үүндээ ачаал өгч байгаа нь алга. Сэтгүүлчийн нэрээр, сэтгүүл зүүн нэрээр бидний хооронд нь хагаралдуулдаг бас нэг тийм овжин муу залтай хүмүүс байна. Энийний одоо хооронд одоо бид нар оролцмооргүй байна. Би энэ одоо тэмцлийн төлөө их тийм хатуу зогсож байсан бас нэг 100 тонны сэтгүүлч хүмүүс ямар зориуд нэрлж хэлмээр байгаа. Тэ? Отгоныг хэлмээр байгаа. Отхон болвол Игэл телевизд ажилладаг хүн шүү дээ. За би шууд хэлж, Игэл телевиз бол элбэгд орж байгаа эзэмшлийн телевиз. Одоо энэ сагал үрдэн нэглэг гэдэг хүний хөрөнгө оруулалттай телевизээ гэдгийг бид нар бол мэднэ. Нийгэмд энийг хэлэх хэрэгтэй. Гэтэл тэнд ажиллаж байгаа сэтгүүлч шудраг ёсны төлөө зогсож чадчихна гэдэг. Өөрийнх нь үгийг Игэл дамжуулахгүй ч гэсэн өөрийнхөө одоо тэр эзэмшиж байгаа аккаунтаар үгээ хэлж чадчихна гэдэг. Өөрөө олон нийтэд те шудраг ёсны талд зогсож байна гэдэг. Үнэхээр баярлалаа отгоо. Мондог. Одоо тэрний цаана бол олон сэтгүүлчд байсан л. Одоо би тэгээд сүүлд одоо бас хэлмээр байгаа энэ зариг цэгийн миний өнөрөө манай заргийн өнөрөөг бол янз бүрээр хэлдэг. Сэтгүүлчд бол олон өнгөөр л хэлдэг те. Одоо илдэж хөөхн буруу гэдэг ч юм уу. Эцсийн эцэст би тэр хэлбэрийг бол огт тооцохгүй байна. Энэ хүн ил тод тэр одоо байгаа юмыг байгаагаар нь нэвтрүүлж чадчих байгаа байхгүй. Хандлага нь те. Хандлага нь байхгүй тийм ээ. Эн чин ил тод байх ёстой юм байна. Ил тод мэтгэлцэх ёстой юм байна. Дараа нь очиж чойчос сүрэнгээс хүртэл өөрөөс нь додруулга аваад цацчээдэг тий. Энэ зөв шүү дээ. Яг тэр байр суурийг олон нийт гарч мэдээлэл бодтоор. Тэгэл одом чин бол тэнэг биш. Энэ мэдээлэл дундаас өөрийнхөө юм шүүгчж байна. Тэр бид бол хэн нэгнийгээ одоо гоочлоод хэн нэгнийгээ одоо буруутгахаасаа илүүтэй одоо бүгдээр нэгдээ. Тэгэхдээ ямар эрх шишэл дээрхэж нэг сэтгүүлч ч гэсэн хараа тус болгохын төлөө нэгдээ. Тэ? Нэг хэвлэл мэдээллийг хараа тус байдлаас гаргахын төлөө нэгдээ. Ядаж нэг нэгээр нэмээр биш. Нэг нэгээр нэмээр шүү дээ. Бүгдийг нэг өдөр эмчилж чадахгүй. Энэ дээр одоо би бас Монгол улсын ерөнхий сайд Хүрс өх танд, Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга танд одоо уриалж байна. Монгол улсын одоо их хурлын дарга тий Замнаш шадарт уриалж байна. Та хэд маань сэтгүүл зүйн салбартаа одоо нэг анхаарал хандуулаа. Энэ салбар чинь энэ нийгмийн олон салбарын чинь нэг шүү дээ. Харин тэгж ярих юм бол хамгийн чухал салбар гэдгийг одоо олон үйл явдлууд нотлон харуулж байгаа шүү дээ. Яг нөгөө хэлэхэд хэвлэл мэдээлэл шудраг байхгүй бол худалдагдаад байх юм бол цензурт ороод байх юм бол өнөөдрийн одоо ямар ч шудраг шийдвэрийг ямар ч шудраг төрийн төшөө хүсээд цаашаа явахгүй. Тэгээ ер нь бол ингэж ааш хэвлэл мэдээлэл хичнээн одоо эрүүл байна тэр хэмжээгээр нийгэм эрүүлэл байна гэж байгаа шүү дээ. Тэгээ одоо манай сэтгүүл зүйн нэлээд хүнд өвчтэй. Тийм учраас нийгэм бас хүнд өвчтэй л байна. Тэгэлгүй яах вэ? Тэр одоо таавал одоо Монголын сэтгүүлч нэгцийн ерөнхийлөгчийн хувьд бол би бас энэ одоо эмчлэх арга хэмжээнд бас хүчтэй орох хэрэгтэй тий. Өстой ханцуу шавд орох хэрэгтэй гэж бодож байна. Би зүгээр асуу одоо яг та бүхэн сэтгүүл зүйн одоо цаг өндөрлөс. Тэгэхээр та би бас бодож байгаа хгүй ер нь бас нүүрсний том бизнес эрхэлж байна уу? Өмнө говьд байгаа хүмүүс ч одоо нүүрсний том бизнес эрхэлж. Тэрэлт. За би одоо их олон удаа хариулсан. Тэгэхээр яг энэ харагдахгүй ба шүү. Яг бол энэ дүүвийн дунд ч одоо бас энийг байнга яриад байх чинь. Би энэ Өмнөговь аймгийн 5 толгой хувьцаат компани 51%-ийг нь Өмнөговь аймгийн ард түмэн эзэмшдэг. Баг 5 толгой. Тэ баг 5 толгой гэж хүмүүс яриад байдаг. Уг нь бол ууг нь 5 толгой юм байгаа шүү. Монголын анхны Сэддорж гэдэг захиралтай тий. Тэр 5 толгойн 51% чинь Өмнөговь ард түмэн эзэмшдэг. 49%-ийг нь хувийн компаниуд эзэмшдэг ийм уурхай байгаа юм. Энэ уурхай дээр би туслан гүйцэтгэгч оператор компани 51%-ийг бол эзэмшдэг нь үнэн. Тэрнээс биш нүүрсний бизнес хийдэггүй шүү. Өөрөөр хэлбэл тэр туслан гүйцэтгэгч компани одоо бизнес хийж байгаа. За нөгөө талд нь би бас нэг барилгын бизнес оролддог. Нөх одоо хүчтэй том биш байлаа ч гэсэн өөрийнхөө хэмжээнд нэг барилга бариад зараад нийлүүлээд идэг нэг ийм бизнестэй. Миний энэ медиа ямар ч байсан ашигтай ажиллаж байна. За дээрэс нь гадаад худалдааны бас нэг зарим нэг зүйлийг сонирхож байна. Цагтаа гэдэг шиг одоо нэг томорч байгаа биш шүү те. Би одоо 26 настай байсан байна да. 24 настай байсан. 2002 онд одоо Эрхт Монгол гэдэг компани үүсгэн байгуулаад Зинда санаа байгуулаад таавал тэр үед одоо ТV-ийн одоо захирал байсан шүү дээ. Тэ. Таавал одоо сайн мэд. Манай чи одоо айгуут бол реклам мэдрэх өгдөг компаниудад нэгээс реклам сурчлага явуулдаг. Нэг телевиз байлаа шүү дээ. Гол телевиз. Тэгээд яг тэр үед бол би ч одоо
2004 онд шүү дээ 17 компанитай 430 гаруй ажилтнтай тийм ээ. Базар маань одоо 5.8 тэр үеийн 5.8 тэрбум төгрөгийн эргэлтдэг ч одоо уг нь бол их том тоо шүү дээ. Тийм одоо бизнес эрхэлж их баг залуудаа баян болчлоо гэж андуурч явсан үе байгаа. Тэгээд дараа нь хадгалам зээлийн хоршоо байгуулж 2006 онд ёстой дампуурч хинчиш болж тий гудамжинд гарч ирсэн үе байгаа. Орон гэр өөрийнхөө битгээл бүх дүүнэрийнхээ аав ээжийнхээ байр сууц, машин тэрэг бүх юмыг л алдчихсан. Тэгж явж исэн. Тэгээд 6 жил би өөртөөлж амьдэрсэн да яг үнэндээ. Тэ их хэцүү хүнд үеийг туулсан. Миний хэцүү хүнд үеийг бас мэдэх хүмүүсийн нэг нь ч та. Би танд их баярлалаа шүү дээ. Яг нэг хэлэхэд 2010 онд үлээ дээ. 2009 онд үлээ би нэг Big Sale гэдэг нэг нэвтрүүлэг хийгээд 2009 он тий ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн байсан юм да. Big Sale гэдэг нэвтрүүлэг хийгээд танд өрчичөөд тэгээд телевизэд бол яхаа ингээд орлогын тэдийг өгөн би ингэн та намайг дэмжээч гэхэд та намайг өртөө гэдгийг хамгийн сайн мэдчихсэн хүн мөртлөө дэмжиж оруулж ирсэн. Тэгээд тэр нэвтрүүлэг 3 дагаар ява хаагдсан. Та надад хэлжээс уучлаарай ерөнхийлөгчийн сонгуул болохгүй. Нөгөө манай дээд том бол инглиш шүү. Дүү ойлгоорой гаргаж. Та гаргаж ирсэн. Тэгээ яг зүгээр бид нэг ийм улс төрийн цензурлуу улс төрч эзэнтэй хэвлэл мэдээлэл хэрэгжүүлдэг чинь үеийн үед л ийм байсан. Тийм учраас яг инкотах нэг зүйл л итгээрэй. Ийм учраас байдал ийм байгаа учраас улс төрийн замыг хайж байгаа. Юм их хурал нэр дэвших тийм ээ. Юм улс төрийн сонгуул сонирхох. Энэ эхлээд энэ одоо салбарын хараа тус байдлын төлөө би одоо дахиад хэлчих. Надаас сая асууж байна нэг нөхөр. За одоо чи юу хийх вэ? Тэмцэлчин дуусчлаа, ялчлаа яг нэг жаахан өдөж асууж байгаа юм л та. Одоо тэгээ юу хийх вэ чи? Одоо би сэтгүүлч ордноо барина гэсэн. Одоо би 1000 сэтгүүлчийн орон сууц төслөө хэрэгжүүлнэ гэж. Энэ бол нэг л зүйл итгэлтэй би хэлье. Мандах хэрвээ мөнгөгүй байсан бол мандах хэрвээ тэр 5 толгой хувьцаат компани туслан гүйцэтгэгчийн ажил хийж тэндээс ашиг олдгүй байсан болвол тийм ээ би тэр нэг барилгын жоохон бизнес хийж тэндээсээ мөнгө олдгүй байсан болвол магадгүй би өнөөдөр худалдагдаад явдггүй маа гэхэд энэ тэмцлийг хийх боломжгүй байхгүй. Тийм ээ энэ өнөөдрийн энэ TV8 телевиз энэ 2 удаагийн хилцүүлгийг орон даяар шууд дамжуулах боломжгүй байхгүй инкутха тийм. Тэгэхээр цаашдаа олон сэтгүүлч мөнгөтэй болох хэрэгтэй. Олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хараа тус байхын тулд тэр бизнесийг зөв аргаар дэмжих хэрэгтэй. Яг үнэндээ хэрвээ одоо сэтгүүл зүйн хараа тус байдал гэдэг бол шууд мөнгөтэйгөө санхүүжилттэй холбоотой. Яагаад бусдад худалдагдаад байгаа? Гайгүй сайн сэтгүүлч ингээд явж ясна та бол одоо мэдэн шүү дээ. Ер нь тэгж л байгаа шүү дээ. Тань дээрсэн тэгж л. Гайгүй сайн сэтгүүлч бол гайгүй хөөрхөн бичээд ингээд ирэхээрээ гэнт нэг өдөр сайт байгуулаа явчихдаг. Яасан бэ гэсэн цаана нэг улс төрч нөхөр энэ хөөрхөн бичээд идэм юм. Нэг сайттай болчих. Гэт ингээ улс төрийн мөнгө ороод ирж байгаа. Яг нөгөө хэлэхэд энэ олон телевизүүд одоо би нэг баримт хэлье. Монголын нийт телевизүүдийн жилийн одоо эргэлтийн хөрөнгөнд 40 тэрбум орчим төгрөг гэж энэ Максимагийн нэг судлаач хэлчихнэ лээ. Миний тооцоогоор 160 орчим телевиз ажиллаж байгаа. Тэгээд 18 одоо ерөнхий сувгийн өргөн нэвтрүүлгийн одоо телевиз ажиллаж байгаа. 18 өргөн нэвтрүүлгийн телевиз чинь за нэг жилийн одоо дундад зардал нь тэрбум шүү дээ. Тэгэхээр чи энэ 160 телевиз чи одоо өөр ингээд нийт одоо маасаар нь аваад үсэх юм бол нэг 70-80 тэрбум төгрөг гэсэн үг. Хасахтай бас манай салбар 40 тэрбумын наандаж 40 тэрбум хасахтай. Тэр мөнгө хаанаас нөхөгдөж байна? Энэ хасах бол улс төрөөс нөхөгдөж байгаа. Авилагчтаас нөхөгдөж байгаа. Энэ олигархуудаас нөхөгдөж байгаа. Бид нар энийг л тасан зогсоох хэрэгтэй. Тэгээд зах зээлийн шудраг өрсөлдөөн дээр одоо ёстой нүцгэнээр гарч ирэх хэрэгтэй. Тэгээд үлдэх нь үлдэнэ. Үлдэж байгаа нь хараат бусаар үлдэнэ. Энийг л одоо бид хүсэх ёстой. Дахиад хэлье те. Салбар дотроо байгаа муу бүхэнтэй бол эвлэрч болохгүй юм байна. Зөвшөөрч болохгүй. Нүд данаад өнгөрч болохгүй. Энэ надад их хатуу тус болно гэдгийг би ойлгож байгаа. Магадгүй тосон бомбын төлөөх тэмцлээс илүү энэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн жинхэнэ эзнийг Игэл телевизийн хувьцаа эзэмшигч нь цахиагийн элбэг дорд гэж зарлах миний энэ үйлдэл бол илүү хатуу зүйлтэй тулна гэдгийг би ухамсарлаж байна. Би энийг ойлгож байна. Гэхдээ энийг өнгөрөөж болохгүй. Би энийг хийх болно. Яагаад гэвэл
Би хийхгүй бол өнөөдөр хэн хийх юм? Бидний үед энийг хийж, энийг ил болгож авахгүй бол саяын уурхай цаашаа явцсан болвол тийм ээ. Ямар аимшигтай хууль бус үйлдэлүүд, ямар муухай зүйлүүд тэнд үлдэх байсан. Монголын ард түмэнд ямар их тийм гониг харуулсал үлдэх байсан. Монголын ард түмний итгэл ямар их тийм дороотох байсныг та боддоо тийм ээ. Тийм учраас одоо л энийг хийхгүй юм бол энэ сэтгүүлзүүд ил тод байдлыг бий болгож хэвлэлийн эрхчлөөнүүдийнхөө хуулиан яаралтай шинжилэн батлуулж тэнд одоо энэ сэтгүүл зүг бохирдуулаад байгаа энэ хараа тус байдлыг утаагаад байгаа, доромжлоод байгаа энэ улс төрчдийн саврыг хэвлэл мэдээллийн хэрэгслээс татахгүйгээр цаашаа явахгүй. Энийний төлөө бол би хатуу зогсно. Энийг бол танд одоо энэ нийт үзэж байгаа хүмүүстэй хэлье. Энэ тэмцэл магадгүй энэ тосон бомбын тэмцлээс илүү их шарах сорив, илүү их дайралт, утаан доромжлыг авч магадгүй. Гэхдээ та дэмжээрэй. Энийг үзэж байгаа та бүхэн манд дэмжээрэй. Хамтдаа энэ Монгол улсын төлөө хамтдаа энэ сэтгүүл зүүн хараа тус байдлыг тогтоохын төлөө тэмцэцгээе гэж хэлмээр байна. За өнөөдөр таныг бас ингээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд бас баярлалаа. Ярилцлаганд орсонд. Тэгээд бас Монголын сэтгүүл зүү гэдэг бол бас том салбар, их том одоо айр юм штэ, маш том хүч. Тэгээд энийг бол одоо зөв гол төрөд нь оруулах ажлыг бас тий дотроосоо бид нар хийх ёстой гэж байгаа хамгийн гол нь дотроосоо өөрсдөө хийх ёстой. Тэгээд энэ ажлыг бол одоо юу гэдэг цаг алдахгүйгээр одоо хийх одоо Монголын нийгмийг иргэжүүлэхэд одоо шударгаас тогтооход одоо сэтгүүл зүйн оруулах хувийн нэмэр одоо энийг бол одоо хэмжих арга байхгүй тий. Тэгэхээр энэ үйлстэй одоо юу гэдэг энэ үйлстэй бол амжилт хүсье. Өнөөдөр таны ус хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баярлалаа танд. За баярлалаа. За эрхэм үзэгчдээ өнөөдрийн комментатор нэвтрүүлгийн зочноор Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн ерөнхийлөгч, за TV8 телевиз, Зэнда цэгийн сайт, өглөөний сонин. За энэ томоохон хэвлэл мэдээллийг эзэмшдэг. За сэтгүүлч манд хоёр оролцлоо. Өнөөдрийн нэвтрүүлгийг үзэж хамтдаа үзэгчдээ баярлалаа. Комментатор нэвтрүүлгийн удаагийн дугаараар бид нар Монгол улсын төсөв, санхүү, ёс зүй, хариуцлагын тухай ярилцсан. Энэ хоёр том нам чинь нийлж байгаа дээрээс явуулт хүмэл. Чин шууд шүүхтэр ингээд нөлөөлөд унгаац. За өнөөдөр үндэсний аюулгүй байдаг тусгай тогтнол бол Монгол үндэстний Өөрөөр бичигдсэн шиг байсан биш үү? Мэргэжлийн засгийн газар нөгөө нэг мэргэжлийн санхүүч. Гэтэл яасан бэ гэхээр банкуд чиглүүлдэг хуулийн хэлтийн байгууллагыг шопротлоод ингээд томилцсон. Муу хуультай байснаас тэр хэвлэлийн эрхчлөлөөг боосон хуультай байснаас огт хуульгүй байсан дээр. Би энэ эрхчлөлөнд маш их Нөгөө авилга хулгаагаар популизм хийгээд ингээд нэг хулгаас нөгөө хулгаач дарддаг ингээд хэрэгсэл болоод ард түмэн ингээд хоёр. Тэгэхээр энэ гишүүдээ өмчилдэг байдал чинь цөөхөн монголчуудыг хуваагаад байна. Комментатор нэвтрүүлэг. Лав гариг бүр